Сайн байцгаана уу? Та бүхэндээ сайхан өдрийн мэнд хүргэе. Доктор Котоко байна. За өнөөдөр хэдүүлээ өсвөр насныханд зориулсан айс арчилгааны талаар мэдээллийг бэлтгэсэн байгаа. Тэгэхээр өсвөр наснд бол арьсаа арчилах нь маш чухал байдаг. Өсвөр насныхны хамгийн их тулгамдсан асуудал бол арьсны асуудалд бас тулгардаг. За тэгэхээр арьсыг дотор таван ангилдаг. За хэвийн арьс. За хэвийн арьсан маань болох дээр чигшил, тосны хэмжээ тэнцвэртэй. За нүх сүүн жижиг харагдахгүй шахуу. За тэгээ бат хураашил тослог бол байгаа байдаг. Ер нь бол холын зайнаас харахад бол зөөлөн, толгоор, уян хатан харагддаг. За арьсын арчилгааны хувьд бол хэвийн арьстай байгаа охтууд хөвгүүд маань болох дээр зөөлөн цэвэрлэгээ хийгээд чигшүүлэгч. За тэгээд нарны тосоо түрхэхэд болно. За тослог арьстай oily skin гэж байна тий. За тослог арьс гэдэг маань арьс хэмжээний тос ялгаруулдаг. За тэгээ гялтхансан ер нь холоос гарахад бол гялтхан харагддаг. Ялангуяа дух, хамар, эрүү үсгээрээ тосны булчирхайнууд маань тосоо маш их ялгаруулсан харагдана. За тэгээ нүх сүгэн том бөглөрөхөд бол маш амархан байдаг. За тэгээ батх нь хар цагаан толгойтой бас гарах хандлагатай байдаг. За ийм тохиолдол болох дээр oil free гэсэн сонголттой гоо сайхны бүтээгдэхүүнээр сонгоно. За мөн дээрэс нь non comedogenic гэх бүтээгдэхүүнүүдийг сонгоно. За мөн хөнгөн чигшүүлж өгөөд батхан зориулсан тусгай бүтээгдэхүүнүүдийг бас хэрэглэх хэрэгтэй. Ер нь бол өсвөр насны хүүхдүүдийн хамгийн их тохиолддог арьс нь тослог арьс байдаг. За хур арьс. Хур арьс маань болох дээр арьс тос чийг дутагдaltaй. За тэгээд таталдах, хурааших, заримдаа бүр хаслах буюу гуужж унах тийм хандлагатай байдаг. За нарийн хүчлийн амархан үүсдэг, уян хатан чанар багтай байж байдаг. За ерөнхийдөө гэрээний нөхцөлд хур арьстай юу, холимог уу, тослог уу гэдгээ ялгахын тулд хураас сэлбэдэг байдаг шүү дээ. Хураас сэлбэдгийг бүр маш нимгэн болсон ингээ хуулаад хамгийн нимгэн хэсгийг нь нүүрэн дээрээ тавиад нэг 5-аас 15 минут ингээ нүүрэн дээрээ тавиад хэвтэнэ. За тэгээд 15 минутын дараа тэр тухайн сэлбэдгээ хуулаад үзгээр хураас сэлбэдэг байгаа шүү дээ. Хураас сэлбэдэг байгаа. Тэнгүүт айл хэсгээр нь тостой, айл хэсгээр нь ямар ч тос байхгүй байх гэдэг нь харагддаг. За энэгээр бол гэрээний нөхцөлд бас өөрийнхөө арьсыг ураа юу, тослог уу, холимог уу гэдгийг бас ялгах боломжтой байдаг. За арчилгааны хувьд бол чигшүүлэгч тосыг түрхэж өгнө, болж өгвөл керамид, гиалурины өвчил, гэлцрийн гэсэн найрлагууд орсон тос байвал их зүгээр. За тэгээд цөвлөн цэвэрлэгч хэрэглэн. За тослог багтай хөөснөөс бас багтай байдаг учраас хөөснөөс зайлсхийе хэтэрхий хөөс ургаадаг юм бол арьс маань бас таталдах тийм мэдрэмжээ өгдөг байгаа. За холимог арьстай охид хөвгүүдэд ямар хуу байх вэ гэхээр арьсны зарим нэг хэсэг нь тослог, зарим хэсэг нь хур байдаг. Ер нь бол тослог арьстай, холимог арьстай, эмзэг арьстай бол ер нь өсвөр насныханд хамгийн их тийм тохиолддог арьсны хэлбэрүүд байдаг. За хэвчлэн T-зон буюу дух, хамар, эрүү үсгээр ингээд тослогтой. За хацар нь бол хураа ээж байдаг. За тэгээд нэг төрлийн бүх бүтээгдэхүүнийг бүх хэсэгтээ түрхэх бол тохиромжгүй байдаг. Тийм учраас T-зон хэсэгтээ арьсны тослог тэнцвэржүүлэх бүтээгдэхүүн, за бусад хэсэгтээ болохоор чигшүүлэх тостой бүтээгдэхүүнүүдийг хэрэглэнэ гэсэн үг. За мэдрэмтгий арьс буюу sensitive skin гэж байгаа. За sensitive skin буюу мэдрэмтгий арьстай хүүхдүүдэд ямар зүйл тохиолдох вэ гэхээр улаал, загтнах, цочрох нь амархан байдаг. За хүчтэй өнөр химийн бодис нар салхинд хурдан урвалт өгдөг. За тэгээ арьсны арьс бол маш нимгэн харагдчихэдэг. Ер нь бол маш хурдан улаалт өгдөг. За тэгээд мэдрэг арьс маань болох дээр харшлын суурин дээр үүсгээс гадна хүүхдүүд маань мэдээлгүй, мэдлэггүйгээс олон төрлийн бүтээгдэхүүнийг хольж хэрэглээд ийм мэдрэмтгий арьстай болсон тохиолдлууд байдаг. За тэгэхээр аль болох гипоаллергический тийм ээ
үнэрэггүй, зөөлөн бүтцтэй бүтээгдэхүүнүүдийг сонгож хэрэглэх хэрэгтэй. За өсвөр насны хүүхдүүдэд бол тослог, холимог, заримдаа мэдрэмтгий юм ярьсны хэлбэрүүд зонхилдог байна. За өсвөр насны хүүхдүүдэд хамгийн их тохиолддог, хамгийн их санаагийн зовоодог зүйл бол батга үйзэг. За тэгэхээр батга маань дотроо цагаан батга, хар батга гэд угаасаа харахаар мэдэгдчихэд тий. За хамрын хэсгээр бол нэлээд их батгашил үүссэн байдаг. За тэгэхээр батганы үндсэн цэвэрлэгийг та бүхэндээ хэлж өгье. За өглөө оройдоо зөөлөн нүүр угаагч хэрэглэнэ. За нүүр угаагч дотор нь болох дээр салицилын хүчил, бензоил пероксид, за тэгээд ногоон цай агуулсан байж бас болно. За тэгээд нүрээ бол хүчтэй өрөхгүй 1 минутаас илүү бол угаахгүй. Хит олон удаа өдөрт 2-оос дээш удаа ч юм уу угаах юм бол хуураа шагаад тосны ялгаралт бүр улам ихсчихэд ингээд учраас өдөрт ер нь өглөө оройдоо л нүрээ арчилахад болно. За чийгшүүлэхийн хувьд гэх юм бол батгатай харьсанд бас чийгшил хэрэгтэй. Тос их ялгараад байгаа юм чинь чи юу гэж яах юм гэж бодож өрөвцөө болохгүй. Тэгэхээр тослоггүй чийгшүүлэгчийг сонгоно гэсэн удаан усан суурьтай чийгшүүлэгчийг сонгоод хэрэглэнэ гэсэн. За тэгээд нарны тосыг бас саргиж зурх хэрэгтэй. SPF 30-тай, 50-тай гэд нарны тосыг сонгохдоо тухайн хүүхдийн арьсны тоон нь ямар энэ өнгөнтэй бор арьстай хүүхдүүд байх юм бол 30-тай гэж тийм үү, хит цайвар цагаан шаргал арьстай хүүхдүүд байх юм бол 50 SPF-тэй гэж юм уу тийм. За 30 50 гэдэг маань ямар учиртай вэ гэхээр таныг тийм 30-аа 60 минутаар үржихээр 180 минуттай хамгаална гэсэн үг. За 50-ыг олох дээр 60-аар үржихээр 300 минутад арьсан дээр нарны хит яганд байнаас хамгаална гэсэн утгаараа SPF 30-тай 50-тай гэж байдаг байгаа. За тэгээд нарны туяа бол батганы сорив, өсөө, өнгөний өөрчлөлтөнд хүргэдэг учраас бас нарнаас хамгаалж сурах хэрэгтэй. Нарны туяанаас. За батганы үндсэн эмчилгээнд бол ер нь бол батганы эсрэг, гээл, тосыг бол эмчийн зааврын дагуу зөвлөлдөөд хэрэглэнэ. За тэгээд бензоил пероксидтай бүтээгдэхүүнүүд бол нянга устгадаг. За салицилын хүчилтэй бүтээгдэхүүнүүд бол нүхийг цэвэрлж өгдөг. За тэгээд адафеналинтай бүтээгдэхүүнүүд болох дээр арьсны шинжилтийг дэмждэг. За энийг бол дандаа эмчийн зөвшөөрлөөр заавраар хэрэглэх хэрэгтэй. За амьдралын хэм маяг гэж байгаа. За амьдралын хэм маяг өсвөр насны хүүхдүүд бол хоолны хувьд бол маш тогтворгүй байж идэг тий. За ихэнхдээ ээж аваасаа бэлэн мөнгө аваад тэрүүгээр хоолж ундлж идэг ийм хэм маягтай байж идэг. Тэгэхээр аль болох чихэрлэг хүнсийг ерөөсөө хоол хүнснээсээ хасах хэрэгтэй. За хэдий ч чихэр, сахар, хэдэн чинь өргөслийн процедурыг намж дэлгэрүүлж улам батгашдаг. За тэгээд тослог хүнсний бүтээгдэхүүн, шарсан хуурсан хоолнууд, чихэр, чулаа, чипс, ундаа, улбар шарангийн жимсэн, кока-кола, пицца, чикен эдгээр бол бүгдөө амьдралын буруу хэм маягийг руу чиглүүлж идэг. Тэгэхээр эрүүл хоолтой байхыг хүсэх юм бол та бүхэн маань бас энэ доор хэсэгт эрүүл хоолтыг дэмждэг хөлдөөсөн хүнсний ногоонуудын танилцуулга оруулсан байгаа. Тэгэхээр тэрийг өдөртөө хутгаад уучдаг ийм гоё бүтээгдэхүүн гарсан байгаа. За тэгээ усаа сайн ууна. За стресс бухимдал бол стрессийг бууруулах хэрэгтэй. За хангалттай бас нойр авч явах хэрэгтэй. Ер нь өсвөр насны хүүхдүүд бол 8-аас 12 цаг хангалттай маш сайн унтж явах хэрэгтэй. Тэгжээж энэ хөгжил маань хэвэн явагддаг. За стресс бууруулах буюу даавартай холбоотой бэлгийн даавар ялгарсантай холбоотой эмэгтэй хүүхдэд эстроген, прогестерон, эрэгтэйчүүдэд тестостерон гэдэг дааврын нөлөөгөөр маш их сэтгэл санааны хямралууд тохиолддог. Өөрийгөө ч бас яг яагаад байгаа учир шалтгааны олохгүй байх тохиолдол байна. Тэр үедээ бол сайхан халуун бүлгийн ус уугаад за тэгээд ерөнхийдөө 5-аас 10 минут орчим сайхан амьсгалаад гүнзгий амьсгал аваад гаргаад амьсгал дээрээ төвлөрөх юм бол бас маш сайхан стрессийн түвшин буурч өгдөг байгаа. За тэгээд батгатай хүүхдүүд маань юунаас
зайлсхийх, битгий хийгээрэй гэж байгаа зүйл бол батхаа ерөөсө шахаж болохгүй. Шахснаас одоо сорив тогтно, халдвар усна. За мөн дээрээс нь батхан арьсан ч гэсэн сорьтой олцохоор нөгөө арьсны хэлбэр хэмжээ алдагдаад гооцон хувьд жоохон твхэн болчдөг тал байгаа. Арцгар барцгар нүртэй болчих тий. За хүчтэй скраб, спиртэн суурьтай тийм тоникуудыг ерөөсөн хэрэглэхгүй байх хэрэгтэй. За тослог хүнд бүтцтэй гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг бол нэг өсвөр наснд хэрэглээд хэрэггүй. За хит их маск тавих. За тэгээд нүрээ байнга одоо үрээл тий одоо нүрэндээ хүрээд идэг бас хүүхдүүд идэг байхгүй байсгаж агаал нүрээ арчаал үрээл тийм байх юм бол бас батгшилт маань нэмэгдэж өгдөг байх нэ. Тэгэхээр одоо өсвөр насны хүүхдүүд байгаа бол хамгийн түрүүнд одоо нүрээ маш сайн угааж сурнаа. За тэгэхээр доктор Котогогийн өсвөр насныханд санал болгох зохион бол N4W гээд 4 төрлийн асуудлыг нэг дор шийдэж чаддаг 12 наснаас дээш хэрэглэдэг ийм гоё бүтээгдэхүүн байдаг. За мөн доктор Кор гээд нэртэй брендийн яг батхны ком байж байдаг байгаа. За ер нь бол батхнаас бүрэн гүйцэд салгад бол 3-аас 6 сар зарцуулагдана. Эхлээд хоол ундны дэглэм дээр анхаарна. Хэрэглэн дээрээ тэ ядчил чипс идэхгүй байх хэрэгтэй. Янз бүрийн тэр нөгөө халуун ногоотой хүнсний бүтээгдэхүүнүүдийг их иддэг болсон байлээ. Өсвөр насныхан тэгэхээр тэрийгэ багасгах хэрэгтэй. За ингээд хоол ундаа, эдийн ундаагаа засны дараа тий нүүрэндээ тохирох одоо бүтээгдэхүүнийг сонгож авч хэрэглэх нь зүйтэй гэдэг. За эдгээр бүтээгдэхүүнүүдийг бол ID дугаар нийлгээд хямдрал, урамшууллаар бас авч болдог байгаа. Тэгээд та бүхэн бас сонирхож байвал доктор Котоко гэдэг пэйж рүү холбогдоод өсвөр насны хүүхдүүд маань надаас бас хөрхөн гоё зөвлөгөөнүүд авдаг байгаа. Ивентүүд бас хийдэг байгаа. За ингээд өнөөдрийн сэдэв бол өсвөр насны хүүхдүүдийн арьс арчилгааны талаарх мэдээлэл өглөө. Хэдэн төрлийн арьс байдгийг, за өсвөр наснд ямар арьсны хэлбэрүүд нөлөө тохиолддог, яг яаж одоо арчлуул зүгээр вэ гэдэг талаар бяцхан ойлголт өглөө. Тэгээд та хэд маань асууж тодруулах зүйл байх юм бол комент хэсэг дээр бас чөлөөтэй сайхан асуултуудаа тавьж болно. За мөн дээрээс нь одоо өөрийнхөө арьсыг онцлуулад мэргэжлийн зөвлөгөө авахыг хүсэх юм бол бас та бүхэн маань бас цаг аваад үйлчлүүлж бас болно. Тэгэхээр доктор Котоко нь бол өсвөр үеийнхэнд тий ер нь эрүүл амьдралын хэм маягт хэрэгтэй зөвлөгөө мэдээллийг хүргэдэг юм хүний хэмж байгаа шүү. Тэгээ та бүхэнд ариулын хийх хүсье. Баярлалаа.